Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу 3 дугаар сарын 15-ны өдөр аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгуулсан юм а. Шуурхай зөвлөгөөнд 95 байгууллагын дарга эрхлэгч захирал нар оролцохоос 67.3% эрсдэлтэйгээр оролцож зөвлөгөөнийг аймгийн засаг дарга Галсан Дондог, аймгийн засаг даргын орлогч Батсүх Уран Чимэг, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ган Болднор удирдан явуулсан юм а. Зөвлөгөөний хүрээнд Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн Хүрэлцэх Ховд аймагт ажлын айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан цаг үеийн ажлын талаар шуурхай мэдээлэл өглөө. Монгол улсын ерөнхий сайд Хүрэлцэх энэ сарын 19-ний өдөр Ховд аймагт ажлын айлчлал хийх бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзалт хийн, нэгдсэн эмнэлэг онцгой байдлын газар зэвсэг түвшний 123 дугаар анги Ховд их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хөгжимс драмын театрт Ховд аймгийн иргэд хөтөлмөрчдтэй уулзалт хийх юм а. Мөн Эрдэнэ бүрэн сумын малчин Отхон баярын гэрт зочилж Эрдэнэ бүрэн сумын усан цахилгаан станц барих сэжигтэй авсал хэмээх газар очиж танилцсанаа. Ойрын өдрүүд гэх юм бол Монгол цэргийн баярыг бас тэмдэглэг өнгөрүүлэхээр хуваар хөтөлбөр гарсан байна. За түүнээс гадна 2018 он 3 сарын 19-ний өдрөөс 20-ны өдрүүдэд Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн Хүрэлцэх манай Ховд аймагт хүрэлцэн гэж ажиллах гэж байна. За энэтэй холбогдуулаад өнөөдөр шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулж байна. За Хүрэлцэх сайд бол манай Ховд аймгийн ажил байдалтай танилцсан, за бүсийн эмчилгээ онцлогооны төв Ховд их сургууль онцгой байдлын газар Цэргийн анги гэсэн ийм газруудаар орно. Түүнээс гадна ерөнхий сайдыг ирж байгаатай холбогдуулж бид нэр Эрдэнэ усан цахилгаан станц буюу манай Ховд аймаг баруун бүсийн хамгийн том гол барилга объектуудын нэг энэ том бүтээн байгуулалтын ажлыг эхлэх гэж байгаа. Энэ ажлыг хийх газар дээр нь очиж энийг танилцуулъя гэсэн ийм бодолтойгоор хөтөлбөр хийгдсэн байна. За ингээд ерөнхий сайд бол Ховд аймагт бас байнга дэмжиж тусалж томоохон хөрөнгө оруулалтуудыг энэ жил жишээ нь шийдэж өгсөн. Энэ нийтдээ 12.6 тэрбум төгрөгийн томоохон ажлууд бол хийгдэхээр төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд худалдаах ажиллагаа нь зарлагдаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ бүх ажлууд бол хийгдэхээс гадна ойрын үед тулгымдсан асуудал юу вэ? Цаашлаад Ховд аймгийн баруун бүсийн томоохон зорилт болсон нисэх буудлын өргөтгөл, баруун бүсийн энэ усан цахилгаан станцын асуудал, цахилгаан эрчим хүчний асуудал, авто замын асуудал гэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бид нар бодлогын хувьд бол ерөнхий сайд танилцуулж засгийн газрын дэмжлэг тусалцаа авахар ингэж шийдэж байгаамаа. За энэтэй холбогдуулаад бид цэвэрлэгээ аймгийнхаа бас өнгө үзмжинд анхаарах ёстой. Өвлийн их кодны ирч бол намдлаа хаврын өдрөд эхэлж байна. За өнгөрсөн жил бид нар Ховд аймгийн хувьд цэвэрч ховдчууд хөтөлбөрийг бол засгийн захирамжаар хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрөө бол үргэлжлүүлэе гэж ингэж бодож байгаа. Одоо бол 3 сарын дундаас эхлээд 6 сарын хугацаатайгаар зарлана. 6 сар тутам хагас жилээр дүгнэж явна. Бидний хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр хийж чадах хамгийн гол ажил бол хоггүй ховдчууд, хоггүй амьдарч чадах, орчин нөхцөлөө сайжруулж чадах ийм боломж нөхцөл байгаа. Тэгэхээр энэ ажлыг бол графикын дагуу хийж зохион байгуулж манай байгууллагууд орчин тойрноо сайхан цэвэрлэх, за цаашлаад мод тарих ойжуулах ажил арга хэмжээ эхлэх гэж байна. Энэ хүрээнд бас тодорхой ажлуудыг хийж зохион байгуулна гэсэн ийм бодолтойгоор өнөөдрийн шуурхай зөвлөгөөн хийж нийт шуурхай зөвлөгөөнд бол 70 гаруй байгууллагууд хүрэлцсэн гэж оролцож байна. Шуурхай зөвлөгөөнөөр яригдсан бас нэг асуудал болон ногоо хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд иргэдийг хоггүй орчинд амьдрах сэтлийг бий болгох, хог хаягдлын хор уршиг, эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг сурталчлан таниулахад ард иргэд аж ахуй нэгж байгууллагуудын идэх оролцоог сайжруулах, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор өнгөрсөн онд зарласан цэвэрч ховдчууд болцолт уралдааныг үргэлжлүүлэхээр болсныг дуулгалаа. Энэ хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд аж ахуй нэгж албан байгууллага иргэдийг идэх санаачлагтай оролцохыг уриаллаа.